Энэ жил 41,000 орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байна. Тэдний 33 нь болох 93 дугаар сургуулийн 12-ын Б ангийн сурагчид төгсөлтийн баяраа хийж байгаагаас манай тусгай сурвалжлагч Маргад сурвалжлага бэлтгэжээ. Тэд 10 гаруй жил нэг ангид суралцаж баяртай гунигтай олон өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж сүүчийн дурсамж хичээлээ үзснээр сурагч насаа үдэж байна. НТV телевизийн сурвалжлагч Маргад байна. Яг одоо 93 дугаар сургуулийн хонхны баяр болж байна. 12-ийн Б ангийн дурсамжид хичээллийг сонирхцгаая. За А усгны зурлагыг бүгд үзгээ бариарай. За А усгны зурлагыг анхаард явах чинь шүү. Том, бичмэл А. За авийн дуудлага хийлээд бүгдээрээ бичин шүү. Том, бичмэл А. За. Хөөе сая зарим нь хоёрхан зурлаг биччихээ. Нэг дундлын зурагс нь орхиод байна уу? А усыг хэдэн зурлагаас битгүүлээ? 3. Дахиад бичээ. За. Том, бичмэл А. Таны хамгийн анхны гоё бичиж үзүүлж байсан хүүхэд хэн бэ? За хамгийн анхны гоё бичижсэн ануудаар. Та хэдэн анги төгсөх гэж байсан? За багшийн яг одоо 2 дахь ангид төгсөж байгаа. Энэ бол манай анхны одоо шавнар байгаа. Анх 2012 онд сургуулаа төгсөөд анх одоо 1-р анги, 1-ийн Б ангийг хүлээж авч ирсэн. За ингээд өнөөдөр одоо шавнар маань 12 дахь ангид төгсөж байна. Анхны төгсөлт байгаа. Танд хүүхдүүдэд төгсөх гэж байхад ямар сэтгэл төрж байна? За анхны бүхэн хүнд нөгөө дурсамж үлдээдэг. Тэр утгаараа нөгөө анхны маань шавнар одоо төгсөж байгаа учраас маш их баярлдаг юм байна, догдолдог юм байна. Тэгээ өнөөдөр шавнараа хараад бяцхан жаахан хүүхдүүд дөнгөж А усыг заалгаж байсан бяцхан шавнар маань ингээд өнөөдөр 12 дахь ангид төгсөж байгаа харахад үнэхээр их бахархаж байна багш нь. Та сургуулаа төгсгөд ямар сэтгэлтэй? Сургуулаа одоо төгсгöd ингээд амар баяртай. Тэмүүдээ одоо яг ингээд юм ингээд хийж бүтээсэн ингээд одоо догдолсон сэтгэл төрж байна. Тэгээд одоо сургуулаа төгсөж юм чинь би одоо дараагийн үйл ажиллагаа хийх ингээд боломжтой болж байгаад би үнэхээр баярлж байна. Анх сургуультай орж байхад ямар сэтгэл харин тань? Би багын ойд дурсамжуудаа сайн сандгүйч би ингээд 1-р ангид орж байхдаа үнэхээр их сандарж исэн. Ингээд мэдээж амар гайхсан байсан. Гэтэ ингээд хичээлээ ороод ирэхэд амар гоё мэдрэмж төрсөн. Манай багынгийн багш үнэхээр гоё байсан болохоор надад үнэхээр гоё сэтгэл төрүүлж чадсан. Хамгийн сүүлчийн медаль тань өнөөдөр авсан спорт бас байлаа. Энэ спортын медаль нь юуны Бүжгийн спортын дэд байна. багшигаа гүниглэж байсан хамгийн дурсамж. Багшигаа юу? Хамгийн анх дунд ангитай байсан баха. Нэг манай ангийнх нэг нэлийн том хэрэг тариад тэгээд тэрнээс олж ер нь бол багшигаа бүр нэлээ амар гой нөлөөлчихсөн баха. Багш ингээд уйлаад тэгээд амар юм болоод тэгээд бид нар ч гэсэн багштайгаа хамдаад ингээ харилцан гомдол үүсээ тэгээд нэлээ амар том болж исэн баха. Тэрнээс л хамгийн анх багшиг амар гой нөлөөлж исэн шүү дээ. Хүүхдүүдээрээ сургаад тэгээ одоо төгсөх гэж байхад ямар сэтгэл? За багш нь энэ ангийг 6 дугаар ангиас нь авсан миний одоо атхан шавнар байгаа. Анх одоо авж байгаа жижигхэн хөөрхөн бэлгэр ийм одоо алдрайхан бяцхан шавнар минь байсан.
Одоо өнөөдөр 12 дугаар ангийн одоо ахлах ангийн сурагчид болсон байна.